За орой минь төргий. За өнөөдөр та бүхэнтэй өчигдөр бас пост дээр бичижсэн. Ер нь илүүдэлжийн хасах 7 хоногийн хөтөлбөрийн талаар бас товчхон мэдээлэл өгөхөөр лайв хийх гэж байна. За найзуудаас холбогдож байгаа найзууд хэрэг байгаа юм бол. За тэгэхээр бол илүүдэлжингийн хувьд бол одоо мэдээж илүүдэлжингийн хасахын хувьд бол урт хугацааны амьдралын хэм маягаар зас залруулах хамгийн одоо зөв алхам байгаа. Гэхдээ богино хугацаанд одоо тэр зэсмээ одоо яг энэ шинэ жилийн арга хэмжээ төгссөн үед одоо яаж богино хугацаанд илүүдэлжин хасах вэ гэдэг талаар бас товчхон мэдээлэл өгье. За тэгэхээр мэдээж илүүдэлжин хасах эхлээд үе шатуудаа бид нэр ойлгох хэрэгтэй. Жин байна гэдэг маань хүний бие махбодод юу хоримтлагддаг вэ гэхээр за мэдээж өөхөн идүүд хоримтлагдчих. Хэвлийн эсгээр өөхөн эдийн хоримтлууд бол нэгт бол үүссэн байдаг. За хоёрт бол хоол боловсруулах зам. Тэр дундаа одоо бүдүүн шулуун гэсэн бол одоо маш хэмжээний одоо гадагшлаагүй ялгц бас хоримтлагдсан байдаг. За гуравт бол эсийн төвшөндөө усыг эсийн төвшөнд одоо бидний хэлдэг нэг хаван байна. Дээрээс нь уургийн одоо бодисын солилцооны задарлын олон нэгдлүүд, хорт нэгдлүүд бол хадгалагдсан байж байгаа. За тэгэхээр энэ зүйлүүдийг жин хасах одоо үе шатуудын хувьд бол хамгийн эхлээд цэвэрлэгээний үе шат гэж байх хэрэгтэй байдаг. За энэ шатны талаар бол одоо яг өнөөдөр бол та бүхэнд бол товчхон мэдээлэл хийх гээд байна. За тэгэхээр энэ шатыг бол ер нь бол нэг 7 хоногийн хугацаанд бол бас хүн бие махбод бас цэвэрлэж болдог. За тэгэхээр бол энэ шатаар бол та бүхэн бол нэг 4-5 хил бол хасчнаа. Гэхдээ өөгч талт бол төдийлөн явагдахгүйгээр бие төрөвдлөгдөж байгаа одоо нэгдлүүдээ хоолзруулах замуудаа цэвэрлжнэ гэсэн үг. За ингийн тулд бол мэдээж хоолзруулах замаа цэвэрлэе. За замыг цэвэрлэхийн тулд бол бид нэр хүнсэндээ эслэг агуулсан хүнсний бүтээгдэхүүн их хэрэглэх хэрэгтэй. За эслэг гэхээр бол ерөнхий одоо нүүрсний төрөлдөө орж идэг. За эслэг хамгийн их агуулсан хүнсний бүтээгдэхүүн дээр бол мэдээж жимсхний бүтээгдэхүүнд байдаг. Тэр дундаа жимс одоо алин байлаа гэхэд алюминий хальс гэдэг юм уу. Энэ зүйлүүд бол эслэг маш их агуулсан байдаг. За гурилан бүтээгдэхүүн дундаа одоо бүхэл бүрийн одоо гурилан бүтээгдэхүүнд орж болно. Хүнсний хэвгүүд орж болно. Энэ зүйлүүд бидний нөгөө одоо гидсэн дагуулгадаад байгаа, шулуун гидсэн дагуулгадаад байгаа зүйлсүүдийг бол маш одоо богино хугацаанд гадагшлуулж өгдөг юм байна. За дараагийн нэг зүйл бол одоо бид нар мэддэг тийм ээ хар чавга баг. Хар чавга бол бидний гидсийг маш сайн цэвэрлж өгдөг. Бүдүүн гидсэн дагуулгдсан одоо ялгцыг бол маш сайн гадагшлуулж өгдөг. Тэгэхээр хар чавгыг бас энэ хугацаанд бас хэрэглээрэй гэж зөвлөж байна. За тэгээд дараагийн нэг зүйл бол за саяны хоёр зүйлийг бол нэг тусламжтайгаар бол шулуун гидсээ бол тодорхой хэмжээнд цэвэрлж болох нэ. Хоёрт нь бол эсэд хоригдлогдчиход байгаа хорт нэгдлүүдийг яаж гадагшлуулах вэ гэхээр за мэдээж ус уух хэрэгтэй. Өдөрт бол дорж аж нэг 2 литрээс 2 литр 500. За өөрийнхөө бензингээс хамаараа тэр хүртэл бол ууж явах хэрэгтэй. Гэхдээ усыг бол нэг дор их хэмжээгээр уугаад хэрэггүй. Ойрхон ингээ уугаад хэрэгтэй. За дээрэс нь эмчилгээний 100 настууд бол эсийн төвшөнд бол одоо хорт нэгдлүүдийг гадагшлуулах, эсийн одоо шингэн гадагшлуулах талдаа бол маш сайн байдаг. За гадуур бол худалдаанд дэмжлэгийн 100 настууд бол байдаг. Гэхдээ 100 наст гэхээр нөгөө 100 настын жуус гэдэг одоо сахар агуулсан ундаа нь бол биш шүү. Гадуур худалдаанд үжид яг цэвэр 100% гэсэн юм 100 настуудыг та бүхэн бас өдөрт 3 удааны 50 грамаар уугаарай. Уусныхаа дараа нэг 200-200-аас 250 мл ус уугаад ингээ өдөрт 3-аас 4 удаа 100 наст уугаад хахад маш их хэмжээний шээсээр одоо таны дээр эс төрөлдсөн нэгдлүүдийг бол гадагшлуулна. За хоёрт нь бол дараагийн нэг зүйл бол мэдээж хар кофе бол цэвэр хар кофе бас шээс өхүүлдэлтэй буюу одоо эсийг дагуулж байгаа шингэн хорт нэгдлүүдийг бас сайн гадагшлуулж өгдөг. Гэхдээ кофег та уухтаа өдөрт 2-оос илүү уугаад бол хэрэггүй. Цагийн хувьд бол 9-өөс 11 цагийн хувьд уух хамгийн тааламжтай цаг байдаг. Мөн 1-ээс 13-аас 17 цагийн хооронд ингэж ууж байгаарай гэж зөвлөхөр байна. За энэ зүйлүүдээр бол бид нэр бие махбодын эсийн төвшөнд байгаа цэвэрлэгээ дээрээс нь хоол боловсруулах замыг бол цэвэрлжлээ. За үүний дараагаар бид нэр илчлэгийн зөрөө гаргах хэрэгтэй. Хоолоороо.
нэг бол илчлэгийн хэмжээгээ багасгах гэсэн. Хүн бол ер нь бол ноормдоо 1800-аас 2000 хавцаа килокалори илчлэг бол ер нь бол авдаг. Гэхдээ монголчууд бидний хувьд бол за хамгийн багадаа 2500-аас дээш, за тэрнээс дээш 3000, 3500 хүртэл авж гинэ гэсэн юм том судалгаанууд бол байдаг. Тэгэхээр яг энэ 7 хоногийн хугацаанд та нэг 1200-аас за дээд нь 1500 аваад 7 хоног илчлэг аваад үзээрэй. Ингэх юм бол таны илүүдэлжин хасах одоо цэвэрлэгээ явахын процедур маш сайн хурдсан. За тэгэхээр бол 7 хоногийн хугацаанд бас хоолн дээр юу авах вэ гэдэг талаар бас бид нэр мэдчих хэрэгтэй. За түрүү хэлснээр за 1200 килокалори авахын тулд та өдөрт 4 удаа хооллох хэрэгтэй. За 4 удаа хооллохдоо өглөөний цайг та 9 цагт уух хэрэгтэй. 9 цагта өглөө боссноос хамаарат гэж бодоход бол 9 цагт мэдээж өглөө босоод өглөөний цайгаа уuna. За 1 цагийн үед бол өдрийн 12 цагийн үед бол өдрийн хоол байгаа. Өдөөс хойш 16 17 цагийн үед бол өдөөс хойш хөнгөн одоо хоол идэж болно. За дээрэс нь 19 цагийн үед ч гэдэг юм оройн хоол баг. За энэс хойш бол одоо махан бүтээгдэхүүний төрлийн юмнууд бол хэрэглэхгүй, шингийн юм хэрэглэхгүй, цэвэр одоо шингийн 20 цагаас хойш бол шингийн юм хэрэглэхгүй. За дээрэс нь бол хөнгөн жимсгний бүтээгдэхүүн хэрэглээд явах хэрэгтэй байгаа. За тэгэхээр энэ лайв дуусны дараа яг энэ 7 хоногийн хоолны одоо төлөвлөгөө, хоолны одоо хийх энэ жоруудын болохоор Facebook дээр бас постлоод оруулчихъя. Одоо энэ дээр ярихаар бол нэлээх их цаг авах бах. Гэхдээ энэ 7 хоногийн хугацааны эхний өдөр нь та мацаг барих юм байна. Гэхдээ мацаг гэдэг нь болохоор зөвхөн одоо махан хоолоо л ерөнхийдөө хасчихаал гэсэн юм зөвлөгөө байгаа. Тэгэхээр энэний махан хоолоо хасаад зүгийн балтай ус, нөгөө түрүүний хэлсэн хар одоо чавганы жуус, 100 настын жуус, одоо жел гэсэн энэ шингэн одоо зүйлүүдийг бол эхний өдөр бол хэрэгжилчих юм байгаа. Хоёр дахь өдрөөс бол тодорхой хэмжээний уургийн агуулмж махан бүтээгдэхүүнээ хэрэглээ. Гэхдээ аялчлалын тооцсон бие хөтөлбөр та бүхэн дуусны дараа постлоод оруулчих. Тэгэхээр энэ хөтөлбөрөөр хэрэглээд үзээрэй. За хоёрт бол ингээд илчлэгийг бол тодорхой хэмжээний бууруулчих нь байна. Гуравт нь бол заашгүй та дасгал хөдөлгөөний 7 хоногийн хугацаанд бас хийгээрэй. Хийхэд бол өдөрт 2 удаа 30 минутаар дасгал хийх хэрэгтэй. Тэгээ гэрийн нөхцөл хэрвээ байгаа бол миний зөвлөх дуртай нэг дасгал байдаг. Тэрний юу гэхээр ерөөсөө 108 удаа сунж мөрөгчөөр л гэж зөвлөдөг. Тэгэхээр 108 удаа сунж мөрөхэд бол 30 минутын хугацаа шаардлагдаг. Тэгэхээр энийг бол өглөө босонгуудаа эхнийхийг хийчих хэрэгтэй. Оройных нь бол та унтахаасаа нэг 2 цагийн өмнө эртээ хийчих хэрэгтэй. Яг унтахынхаа өмнө бол бас хийгээд хэрэггүй мэдээ дасгал хийхээр хүний нойр сэрэгчдэг, итвчдэг болохоор унтахын өмнө бол хийгээд хэрэггүй. За яг энэ байдлаар та нэг 7 хоногийн дэглэм бариад үзэхэд бол зоолттой 5 хилийг бол эрчимтэй эрүүл аргаар хасчихж байгаамаа. Тэгэхээр миний энэ одоо та бүхэнд одоо санал болгох энэ хоолны жорууд бол таны өдөрт авах ёстой уурга, нүүрс ус, өөгт ус, амин дэм, эрдэсийг бол бүгдийг агуулсан. Гэхдээ зүгээр илчлэгийн л багасгаад өгсөн ийм хоолны төлөвлөгөө байж байгаа. Тэгэхээр илчлэгээ багасгачих, та дасгалыг тодорхой хэмжээний нэмэгдүүлчих. За эсийн төвшөнд хоригдлогдсон байгаа хорт нэгдлүүдэд гадагшлуулж, шулуун гисээ цэвэрлж. Ерөөсөө л ийм зүйлүүд бол байж байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг та бүхэн хэрэглээд үзээрэй. Тэгээд шинэ жилд өгч нэг 7 хоногт яг ийм байдлаар ингэ явахд бол та тамирдахгүй, ядарахгүй. Гэхдээ маш гоёор одоо эрүүл аргаар амьдралын хэмнэлээрээ бие махбодоо цэвэрлчих ийм боломж байгаа. За тэгээд нэг товчхон хэдэн асуултуудад хариулъя. Тэгээд за эхнээс нь уншаад явчих. За. За мэдчлээ сайн байна уу гэсэн хүмүүс их байна да. За баярлалаа. Лайв хадгалаарай гэнэ. Ер нь лайв би ер нь хадгалчаад байгаа. Та ч гэсэн би хадгалчихна. Тэгэхээр та ч гэсэн бас шеэр хийгээрэй. Яагаад гэвэл энэ цаг хугацаанд бас байж чадаагүй хүмүүс нь мэдээллийг сонсох хэрэгтэй байх тийм ээ. Хөхүүл хүн болох уу гэнэ. Хөхүүл хүн болно уу? Энэ бол ерөөсөө хүний авах ёстой, өдрийн авах ёстой уурга, нүүрс ус өөх тусыг бүгдийг нь агуулсан юм хоолны юмнууд байгаа. Гэхдээ би энийг бодохгүй постлоод оруулчихнаа. Цацрал. За чата бас хүмүүстэй нэг юм хэлэхэд
чатар маш их ингээд нөгөө зөвлөгөө авъя гэсэн, мэдээлэл авъя гэсэн хүмүүс холбогддог. Тэгээд миний бас зав боломж байхгүйгээс нь боломжтой үед нь ганц нэгээр нь бол зөвлөгөө өгчдөг. Тэгээд аль болох бүгднийх нь асуултанд хариулахыг хичээнэ. За тийм уудаг 100 нас таагур байдаг юм болоо гэдэг. Өөр нь хүнсний дэлгүүр худалдаагаар байгаа бах. Америкийн бас нэгээс Чарльз Савтай 100 настууд байдаг. За тэгээд та хэд өөрсдөө бас интернет худалдаагаар ч үгүй юм 100 нас тэгээд хайгаад үзээр хамгийн гол нь авахта цэвэр 100% гэдгийг л анхаараарай. Сахарын агуулмжгүй. Тийм номингийн салбаруудаар байлаа гэсэн бас хүн бичиж байна. Кофе хэрглэж болно, 100 наст хоёулыг нь хэрглэж болно. Гол нь шингийн юм та сайн их уух хэрэгтэй. За турах биш тархалмаар байна гэсэн байна. За тархалах талаар бас дараа гоё мэдээлэл бэлтэж оруулнаа. Зүгийн бал уухаар ховдоод өвдөх юм. Яг зүгийн балнаас ч ходоод ч өвдөг байхаа. Гэхдээ ходоод чинь ер нь бол өрөвсөл шархлаа байгаа болов гэж бодож чинь. Тэгэхээр ходоодынхаа шинжилгээнүүдийг сайн өгөөрэй. Хөхүүл эмэгтэйчүүд бол яг энэ одоо хөтөлбөрийн юмнуудыг хэрэгжилж болно. За эмэгтэйчүүд бол ер нь хөхүүл эмэгтэйчүүд хэрэгжилж болох уу гэсэн зүйлүүд нь яг манайхны нэг юм алдаа байдаг. Хөхүүл эмэгтэйчүүд маань сүү оруулах чинь дандаа ихэвчлэн одоо гурил бичэн хийддэг. Энэ маань өөрөө маш их нөгөө нүүрс ус агуулсан байдаг болохоор маш хурдан хугацаанд одоо тархалуулцдаг. Тэгэхээр бид нэр яг энэ хоолны дэглэмийг бол барихад бол хөхүүл эмэгтэйчүүд бол болноо. За хөхүүл эмэгтэйчүүд бол яг харж чавгаас нь бол татгалзчаарай. Ягаад гэвэл бас одоо хөхөөр дамждаг болохоор бас хүүхэд ч бас тодорхой хэмжээний өвлөх гэдэг. Тэгэхээр хөхүүл эмэгтэйчүүд бол харж чавганаасаа татгалзаад харин эслэгийн агуулмжтай хүнсний бүтээгдэхүүнүүдэд илүү хэрэглээрэй. 20 цагаас хойш юу ч уухгүй юу гэн. Яг хөө та өөрөө 10 цагийн үед ч гэдэг юм уу 9 цаг өнгөрөөгөөд унтчихдаг болвол нэг ойролцоогоор цаг 30 минут 2 цагийн өмнөөс шингийн юмаа багасгачих хэрэгтэй. 12 1 хүрдэг бол бас нэг 21 цаг хүрч гэдэг юм уу. Тэгтээ орой унтахаас өмнө шингийн юм уучаад унтвал тийм ээ. Ягаад гэхээр бөөр их маш их ачаалж хондог гэсэн үг ээ. Ер нь бол яг хүн өдөрт нэг 1200-аас 1500 ккал аваад явхад бол яг шинжилгээ ухааны нотлогдсон одоо судалгаагаар нэг 2 хил 500-аас 5 кг бол тодорхой хэмжээний хасчдаг гэсэн юм одоо тоо баримт одоо юм юу байдаг л да. Гаргалгаа байдаг. Тийм ээ 100 наст гэж бол алой гэлээд байгаа. Зуунаас дуухаар ходоодны хүчил ихсэхүүг. Ер нь бол 100 наст харин ч ходоодны эмчилгээнд бас тодорхой хэмжээний хэрэгэлдэг. Гүүлэгдэх цайг нь би гэхдээ энэ гүүлэгдэх цайнууд ямар найрлагатай байдгийг сайн бас мэдэхгүй байна. Ер нь буцаж таргалах уу гэдэг. Тэгэхээр хүн жингээ хасна нормондоо орно буцаж таргална гэдэг бол ерөөсөө л таны идж байгаа хоол хүнсний илчлэгтэй холбоотой. Тэгэхээр та амьдралын юм аяг ерөөсөө л хоол хүнснийхээ илчлэгээ тооцоод байна гэвэл буцаж таргалахгүй та барай л гэж болно гэсэн. Эл карнитин нэг уугаад байж болох уу юм. Яг хөө гэхдээ эл карнитин өөхөө шатаах гэж байгаа бол та зайлшгүй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хийхгүйгээр эл карнитин уугаад бол хэрэггүй. Эл карнитин харин уух гэж байгаа дасгал хөдөлгөөн хийх гэж байгаа бол дасгал хөдөлгөөний өмнө уугаад ойролцоогоор шингэн юм уугаа нэг цагийн өмнө уучаад шингэн зүйл их сайн хэрэглэх хэрэгтэй. За ерөнхийдөө ингээд асуулт хариултууд дууслаа. Тэгээд өнөөдрийн мэдээлэлээ өгөр өндөрлөө. Тэгээд хадгалчин тэгээд та ч гэсэн бас шеэр хийгээрэй. Тэгээд үзэж амжааг хүмүүстээ хэдүүлээ бас энэ мэдээллийг хүргье. За баяртай.